Лаа барьсан ийм зүгээр хашаан дотроо гэр барьсан ямар ч ийм нэг унтаа ийм байсан байхгүй юу. Тэгэл манайхан 2007 онд газар бол 2008 онд энд чинь нэг гэр төрөөсөлж аваад ирэл нэг бонго хөдөлж аваад ингээд модоос зөгөөл тоосгооч зөгөөл усаас зөгөөл газраас шахлал ингээд 3 барьгаад ажиллаулаад ингээд юм хийгээд онсч энэ хаяхан чинь юу болов яав энэ бараг хятадууд ирээд буучглаа энэ ямар амар өстой хар өөрөөр бас ажиллаж харанхуй шинээр дуурчлаа гэж юу болов гэл энэ хаяхан чи бас хай хой гэлсэн сүлдээч өстой гой байшин мослоо тэгжсэн газар хаглааланда дахиад дурлаа гахаа дурлаа гэл тэгээд сүлдээ энэ хаяхан чинь ямар гоё ажилласан хүүхдүүд ирээс анх хятадууд ирж ийн л гэж бодож ялаа гэл тэгээд нэрээ инх юм байна гэл манахаас чинь үлгэр юу аваад орж ирээл одоо модууд аваад тариал ногоо тариал энэ ерөөсөө ногоо тарьдаггүйсэн ш манай нэргэн тойрон бол модтой ч айл байгаагүй. Эрдэнэтэд биш. Би Монгол улсад хүн хашаанд яаж амьдарч яаж аж төрж болдгийг би харуулах тийм хүсэл мөрөөдөлтэй байгаа. Би хизээ нэгэ зорилгодоо хүрнэ гэсэн бодолтой л аж төрж амьдарч байдаг. Ямар ч юмд нэг манай монголчууд ер нь хинэггүй шүү дээ. Явж байгаа л хогоо хайн ер нь ямарваа нэгэн байдлаар л өөрийнхөө нутагт биш хүний нутагт амьдарч байгаа шиг амьдардаг байхгүй. Тэгэл одоо энэ бүх айлууд ч модтой ногоо тарьдаг хөлөмжтэй одоо тэгэл дахиад үрдэл манахаас аваад дахиад мэхэд гэж ингээд айлуудыг нэг юм сэргэлэн нөгөө идэвхтэй амьдралд оруулсан шүү дээ. Манайх ирээд хажуудах хүмүүс юм хийгээд ахаар зүгээр сууя гэж хүн бас боддоггүй л байхгүй. Энийг барихад бол би ерөөсөө л дандаа хаягдл төмөр тоошигны ёроол модны өөдөс зэргийг ашиглаж л ерөөсөө энийг би өөрөө хийсэн. Тэгэхээр яагаад энийг ингэж хийж болж байгаа юм бэ гэхээр хүн ер нь юмнаар юм хийх юм бол манай Монголд өчнөө ашиглах боломж өчнөө их байна. Бид нар өнөөдөр ажилгүй төрөлгүй гэж байгаа боловч эн чинь гадуур бидний орчин тав тухтай байж ижил бид нар сайхан амьдрах учраас хүн бүхэн өөрийнхөө хүч нөөц болцоог ашиглаж хүн бүхэн дор дорноо эрүүл сайхан амьдрал бидэнд л хэрэгтэй шүү дээ. 2013 онд иргэдэд мод бод тарих аргачлалын талаар төлөө хичээл явуулж сурталчилгааны ажлыг эрчимжүүлж хашаандаа мод бод тарьж ургуулсан 38 иргэн 6 аж ахуйн нэгжийг 7 сая 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаар төлөвлөд байна. Явандаа цаашдаа харин жимс мод жимсний мод маань ахиухан одоо жимсээгээ нургаад ирэх юм бол тэрнийг бол бас цаашаа тодорхой хэмжээгээр яг хүмүүсийн хэрэгцээнд өгч хэрэгцээ шаардлагатай хүмүүс авъя гэсэн хүмүүст бол бид өгнө л дээ. Тэр бас цаашдаа бол зах зээлийн шуумаас өргөжүүлэн тэрнийг бас ашиглаж болох юмаа гэж бодчихл байгаа. Мод тариал ингээд гахаад ижигээл ингээд ирэхээр чинь биднэрт юу бас тулгараад ирвэ гэхээр зэрэг нөгөө юмнасаа борлуулах ажил эхэлж байгаа. Яагаад тэгэхээр бид чи 25 дахиад ингээд энэ их мод жимсий чинь нэг өрхийн хэрэгцээнээс даваа явчихж байгаа байхгүй. Өдөр болгон 15 өндөг идээд байхгүй бид нэр те. Тэгэл энэ их олон мянгаар чацрагны жимсий чинь өдөр болгон нэг хилээр нийдээд байхгүй. Тэгэхээр энэ жимсээ яах вэ? Нөгөө өндгөө яах вэ? Ногоогоо яах вэ гэдэг асуудал тулгараад байна. Тэгээд манайх чинь өрөөр бас мод тарьж байгаа шүү. Нөгөө хайлаас нөгөө бас энэ шархвайс гоёл чимэлийн модыг өрөөр нь тарьдаг. Тэр олон мянган модыг бас борлуулах ажил чухал байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг одоо бид нэр ингээ хашаандаа ингээд одоо айлууд юм хийгээд байгаа айлуудыг нэгтгээд одоо нэгдсэн журмаа тэр улсуудын ямиг одоо сурталчилдаг одоо заах гэж байгаа тарих гэж байгаа хүмүүст нь дэлгэрэнгүйгээр одоо бид нар зааж өгөөд бүр хийлж өгөөд ингээд тарьдаг ингээд сургалт явуулах маягаар ингэмээр хаа. Тэгээ энэ ийм ажлуудыг бас манай аймгийн сумаас зохион байгуулалт ёстой би ганцаараа биш манай өрх биш энэ юм хийж байгаа өрх болгоно аягүй тулгамдаад байгаа асуудал байгаа шүү дээ. Юмаа борлуулах бүтээгдэхүүнээ ногоо тарчаад хүнсний зах дээр очиод өндгөө бариад сууна гэж бол байхгүй шүү дээ. Хүн болгон тэр цэцгний үрээс ахуулаа ногооны өрнөөс ахуулаа манад бол одоо маш их юм байгаа шүү дээ.
хураагдсан маш их юм байна. Тэрийгээ би өдөржингөө ногооноос хаар барилдаг бүх надад ямар ч тийм цаг зав байхгүй. Тэгээ энийг бол одоо ерөөсөө айл айлаас ингээд аваад явдаг ч юм одоо намар их танах одоо ямар өрөх гэж чинь танах ямар мод нийлүүлэх чинь ингээд одоо нэг юмд оруулаад авах юм бол одоо ингээд угаасаа нөгөө ногоон төгөл байгууламжийн дэмжээд одоо ингээд байгаа үед чинь энэ тэнд одоо уул хад байгаль цэцэрлэгжүүлээд байгаа хад бид нар ч гэсэн бас хувь нэмрээ оруулаад бас тодорхой хэмжээгээр одоо зарим нь үнэтэй зарим нь үнгүүгээр ч гэсэн өгөөд одоо бас ингээд хот аймаг сумаас хөгжүүлэхэд ерөөсөө татгалзах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг л одоо нэгтгэж өгөх ажил хамгийн чухал юм уу гэж би бодож байгаа. Гэр хороолд амьдрахад бэрхшээлтэй тал нь болохоор яг өөрсдийн зүгээс бол яах вэ тэгээ болгочихж байгаа юм чинь. Ялангуяа гэр хороолд усны л асуудал хамгийн хүнд байдаг чинь. Яг бид нарт бол. Тэрнээс өөр бус юмыг бол өөрснөө хөдөлмөрлжлээ олжлоо юм чинь. Гарын доор бүх юмнууд одоо бол болцооны болцсон биш хуучнаас. Хамгийн гол нь ус. Манайх бүр хууч анх энэ модоо тарихтаа энэ уртлын нэг бастын гол гэдэг нэг гол урсдаг гэсэн жоохон тэргээр зөөдөг байсан бүр. Харин одоо энэ хой нэг худаг арай ойрхон болоод худгаас өвөл зөөж байгаа. Зундаа зөөж байгаа. Та айлууд ингээ худагтаа болчихвол уг нь аюул зүгээр байгаа. Тим төсөл мөсөл байвал одоо дуртай ороход бэлэн биш бид нар одоо. Ерөнхийдөө манай эрдэнтийн газар байгаад их сайхан энэ модоо байсан газар учраас энэ жимс бол хаач тавьсан тэнийг ургуулж тоонтож арчин чадах юм бол хаач гэсэн жимс ургуун. Тийм учраас айл болгон хашаандаа жимсний модтой байвал өөрсдийн хэрэгцээнээс гадна цааш нь аймаг оронд бас хэрэгтэй. Тийм учраас энэ жимсний төгөл байгуулах талаар аймагаас бас яахан бодож жимсний төглийн төсөн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид нар одоо хамгийн тулгамдаад байгаа асуудал бол одоо энэ л байна. Би ихэд одоо мянган ширхэг гэж чацран зармаараад тэрийг одоо хаашаа яаж хандхаа мэдэхгүй л одоо хаа нэг телевизээр нэг гүдэг зарлаа нэг мессеж ичгэн даваа. Тэгэл хүмүүс нэг 2 шиг, 3 шиг, 5 шиг, 10 шиг авъя гэдэг. Тэгэхээр ч одоо мянгаар нэг зарах гэж байгаа юм бид нар шиг улсуудыг одоо бас нэг шүлжиж өгмөр санагдаж байгаа. Ганц дутагдлаа юмнууд нь хороолт амьдрах хүмүүсийг ажиллахад инженерийн шугамыг ойртуулад өгчвөл бүгд их тасархай гоё амьдарч болох юм л гэж боддог. Наадсан жишээ нь одоо манайх ч одоо төвийн болонд холбогдчихсон. Энэ хазар гордтой ойрхон учраас тийм байна. Тэрнээс бол захраг бол юм байхгүй шүү дээ. Тийм учраас инженерийн шугамыг минь ойртуулад өгчвөл одоо бүх хүмүүс сайхан амьдарч болохоор энэ барууныхан шиг яг амьдарч болохгүй гэж бишээ боломжтой шүү дээ. Одоо энэ эрдэнэ төлөвлөлт жишээ хорлоо шүү дээ 11 дугаар хорлох чинь өхөн хажуудаа бэлэн байж л байгаа. Тэрийг яг торол шиг болгож боддог. Хороолыг тийм болгож болно шүү дээ. Би тэгж л боддог. Айл болгон тустай байгаад саруулаад ах хүндрэлтэй. Бохирын шугамын тусад нь гаргаад заавал дулаан нь оруулах алба байхгүй шүү дээ. Хэрэглэн нусыг оруулаад бохирын шийдчихэл юм бол гэр хорооллын хөгжил ерөөстэй тэгвэл сайхан шүү дээ. Гол зовлонч бохир шүү дээ. Тэгээд хэрэглээний ус байх шүү дээ. Тэрийг хүмүүс дураараа хэрэглэх хэрэгтэй байхгүй. Гэвтэл бид нар өнөөдөр гэр хорооллын хэдэн л дотор ус хэрэглэж байгаа мэдэхгүй тийм. Би бол одоо манад нэг цэцэрлэг даалгаад цэцэрлэгийн дотор зүлгийн, жимсийн, модын цэцгийг бид нар тариал янзлал өгч ш цаад нөгөө эвд тойроо ингэж услаараа гэнэз тэр хүмүүс нь услаг нь услаа зэргийн зулгаахан зулгаагаал өгнөз бид нар тарихын тариа заахын заагаад ингэж өгчөөд ерөөсөө боломж. Тоглож байгаа орчинд ногоон байвал гоё л доо. Тэг өвөө ядлаг наснаас авахгүйд мод чи юм ногоон модыг хугалж болохгүй гэж хажууд нь тоглол тэгэл бодол орж ирж штэ. Иргэд хашаа суудсандаа ногоон байгууламж бүрдүүлэх нь өөрсдийн эрүүл мэнд, амьдрах орчин, ирээдүйн хойч үедээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм. Мөн агаарын бохирдолд болон дуу чимээнээс хамгаалж хотын нүүр сүжлийнхийг багасгах ач холбогдолтойг хэлэхэд илүүдэхгүй биз. 2010-аас 2012 онд гэр хорооллоос үүсэх агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд улсын төвлөрсөн төсвөөс 500 сая төгрөгийн санхүүжилтээр Эрдэнэт хотын гэр хорооллын айдваргуудад 1395 ширхэг үлзий нэрийн сайжруулсан зуухыг нийлүүлж 100 хашгилалт болон аюулгүй ажиллагааны талаарх сургалтыг нийт 5 багийн иргэдэд зохион явууллаа. Мөн Баян өндөр сумын гэр хорооллын багийн захиргааны байруудад Герман технологиор хийгдсэн цахилгаан халаагуурыг ISO House хязгаарлагдмал хариуцлагатай компаниас суйрлуулснаас гадна иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 200 айлын эко хорооллыг барьж ашиглалтанд оруулахаар барилгын ажил эд явагдаж байна. Гэр хорооллын багуудын дунд
цэвэр баг тоглог орчин сэдвт болзол дуралдааныг 3 сарын хугацаанд зарлаж, гэр хорооллын 3 багийн 5 гудамжны айл өрхүүд нэгдсэн нэг загварын хогийн цэгтэй болж хог хаягдлаа дахин ашиглагдахгүй гэж хоёр ангилан хайж эхлээд байна. Хэдийгээр агаарын бохирдлын тодорхой хэсэг нь гэр хорооллоос үүсэлтэй гэж үздэгч зөвхөн утаа болон хогны асуудлыг шийдээд агаарын бохирдлыг бууруулж цаашлаад хөрсний бохирдол хотын өнгө үзмжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломж орон сууцны айлуудаас илүүтэйгээр гэр хорооллын айл өрхүүдэд нээлттэй байгааг дээрх ажлуудын үр дүнгээс харж байна. Гэр хорооллыг өөрснөө хүчээр ингээд тогтжуулаад орчноо бүрдүүлээд авах юм бол ер нь заавал тэгж тийм бодсон тийм байранд суух шаардлага бол байхгүй. Энд бол чөлөө цагаараа ч гэсэн орой өглөө ажилласаа ирчээд энергээд эргэж тойрох тий услага ажиллагаа гэл зав зөө ер нь гарахгүй. Бид нарын насны хүмүүст бол аюул хэрэгтэй зүйл гэж боддоо шүү дээ. Би энэ гэр хороолд амьдрах бол орон сууцнаас давуу талтай гэж боддог шүү дээ. За юундаа ингэхээр одоо наадах нь машин тавихаас эхлээд асуудал байна. Наадах нь гэрлүүгээ ороход зөрхөөс эхлээд асуудал байх. Хаяа нэг байхад байнга л явж байгаа юм чинь. Тэгтэл наадах нь урдаас машин ирчээд биеиндээ урлаад ах тохиолдол байх юм. Эсвэл